Хэрв чи бурхны дэд ирэхэд итгэдэг бол өдөр тутмын сайн муу альч тохиолдол тохиолддоггүй гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чам зориуд хатуухандаж чамайг онолж байгаа юм биш. Үүнийг бүгдийг нь бурхан зохицуулж зохион байгуулдаг. Бурхан яагаад энэ бүх зүйлийг зохион байгуулдаг вэ? Хэн болохыг чинээд болгох эсвэл чамайг илчиж тайдан хайхын төлөө биш. Чамайг илчил хэн эцсийн зорилго биш. Чамайг төгс болгож аврах зорилготой. Бурхан яа чамайг төгс болгодог вэ? Тэр чамайг яаж авардаг вэ? Тэр ихлэ чамд өөрийн чинь завхарсан зан чанарыг ухамсарлуулж уг чанар мөн чанар дутагдах зүйлийг чинь мэдүүлдэг. Эдгээр зүйлийг мэдэж ойлгож байж л чи үнэнийг хийж завхарсан зан чанараа аж мархаж чадна. Энэ нь бурхан чамд боломж олгож байгаа хэрэг. Энэ бол бурхны өршөөл. Чи энэ боломжийг ашиглаж мэддэг байх ёстой. Чи бурхныг эсэргүүцэж бурхантай зөрчилдөж эсвэл бурхныг буруугаар ойлгох ёсгүй. Ялангуяа эргэн тойрон чинь бурхны зохицуулсан хүмүүс үйл явдал зүстэй тулгарх үедээ юмс хүсснээр чинь болохгүй байна гэж байхгүй бол байдгээрээс сувтхийг хүсэж үргэлж бурхны талаар гондолдож бурхныг буруугаар буйлоо. Хэрвээ чи байх энэ зүйлсийг бол бурхны ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөө. Үнэн бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи бүрэн ойлгож чадахгүй зүйлтэй тулгарсанч бэрхшээл тулахад хүрсэж дуулууртай байж сурах ёстой. Дуулууртай байж сурах ёстой. Эхлээд бурхны өмнө очиж илүү их залбирах ёстой. Ингэснээр нэгэд мэдхэд дотоод байгаад чинь орчлож гарна. Асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрч хайж чадна. Энэхүү чи